Hello. За бүгдээ өнөөдөр гоё байна. Airbrush-а янзлцгаая. Цэвэрлэцгээе бас жоохон airbrush-ны талаар airbrush-ны талаар л видео заяа. Okay, so би airbrush-ыг хэрэглээд айгу удсан. Хэрэглээгүй айгу удсан. Бараг л 2 сармаар болцсон байхгүй гэхдээ 2 сар. Окей, 1 сармаар хэвчээ. Тэгээд хамгийн сүүлд энэ дээр би хар өнгөийг ашиглаж байсан. Тэгээд би сая airbrush нөгөө онлайн дизайн сургалтанд ашиглах гад амар ингээ гаргаад ирсэж явдггүй. Тэгтээ яг би азар арай лайв хийгээгүй байсан заяа. Тэгээд одоо бүгдээ энэ олон сар цэвэрлээгүй уудсан airbrush-а яаж ажиллуулах вэ гэх мэтчлэн бүгдээ хий заяа. За тэгэхээр одоо энэ байна. Миний энэ амар удаж байгаа. Тэгээд би энэ толгойн солиод хэрэглээд байдаг. Тэгээд миний баг 3 дахь толгой хаа. Яа тэгэхээр би зүгээр алихгүй энийг ингээ амар задлж ингэж цэвэрлэх гоё тийм болохоор ингээ ууддаггүй над дээр. Тэгээ одоо бүгдээрээ энийг ажиллуулцгаая. Тэгээ энэ минийг задлж мадлаа цэвэрлээ заяа. So одоо энэ юм байна. Тэгээ би энэ дотор нь зүгээр цэвэр ацетон хийсэн байгаа. Энэ ямар нэг 100% нэтэр гэсэн юм бол бичигдээгүй. Зүгээр л нэг nail polish remover with acetone гэсэн байна. Тэгэхээр нэг юм л баг. Түнс нэг амар хувь бичсэн байгаа юм бол байхгүй. Тийм байхгүй. Зүгээр л ацетон юм аа. За тэгээ хэрэглэгээ. Би ацетоноо энэ дотор ингээд жоохон хийцэн байгаа заяа. Би одоо удахгүй камер эргүүлтэн за. Гэхдээ ингээд хийцэн байгаа. Тэгээ одоо хасаалаа. Урд нь ямиг яаж мэдгүй ямар нэгэн хүүн салбитэр юмнуудаа барьчих. За дарлаа. Хасчих. Дэмж гарахгүй байгаа зү. Тэгэхээр энд яаж нэг хэр ямар нэгэн бөглөрл байгаад байна гэсэн үг. Тэгээд тэр бүгдээрээ одоо энэ доторх ацетоноо асгачих заяа. Ингээд асглаа. Тэгээд энийг амартаж эргүүлээд задлчих. За тэгэнгүүтээ би камераа эргүүлчих нэ. Яах талаараа. За ингээд задлчих юм. Ингээд салгачих. Одоо задлцгаая. So за бүгдээрээ энэ байна. Би зүгээр энэ бас нөгөө дизайн сургалтад давхар хийж болохоор жоохон энэ месси байгаа. Ихтэй хамаагүй. So эхлээд энийг авч. Энийг эргүүлээд авлаа. Энэ бол цэвэрхэн асуудал байна хараа. Тэгэнгүүт энийг эргүүлж голоор эргүүлээд авлаа. Тэгээд энийг айгу болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Бид нэр одоо энэ хөдөлж байгаа энэ хэсгээ. За тэгэнгүүт энийг ингэж татаж авахын тулд энийг эхлээд одоо салгах нь шүү дээ. Салгаад ингэ авчихна. Тэгэнгүүтээ энийг энэ төмрөө яаж авч цэвэрлэхээр уртлынхаа салгах нь бүгдээрээ. Уртлыгаа салгаад ингээ эргүүлчих. Эргүүлэхээр төмөр маань энэ хараа ингэж аз ингээ төмөр маань гараад ирж байгаа байхгүй. За энэ төмрийг авна гэдэг чинь бас бид нэр яг сая юуг салгаж байгаа гэхээр за энийг түр энд тавьчих. Энийг салгачлаа гэсэн үг. Энэ нөгөө хөдлөгдөг энэ хэсгийг ингээ гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээ сайн харна. За тэгээ нөгөө хар будаг цэвэрлж исэн учраас харж байгаа ч л энд ингээд ийм уртлын ингээл ийм хөв мөнгөөр одоо чинь хараа. Энэ хоёр нөх ямар тач нөхсөг болгоноор л ингээд хийгээд заяа. Энийг ер нь энэ бол амар сайн. Яг энэ хүн үнэхээр сайн байдаг шүү. Тэгээ энэ угаасаа сая би ацетон хийгээд жоохон норгоцсон учраас энэ миний нэг норгож хийгээд ах шаардлагагүй. Энийг хийлээ. Ингээд нэг жоохон эргүүлэх хөдөлгөөнөөр ингэж ингээд цэвэрлээд тахнаа. Тэгээ дахиад харна. Нэвт харагдах нь үгүй юу? Ингээд тэгээ энэ завсар бас амар чухал. Энэ завсар. Харж байна. Энэ завсраа бас нэг жоохон ингээд голыг нь цэвэрлээд өгнө. Тэгээ иймэрхүү заваараад ингээ гараад ирнэ. Так. За одоо тэгэнгүүтээ энийг түр ингээд авчи. Энийг сайхан арчиж чинь клинсертэй хөнгөө.
Зүгээр энгийн глиссертэй өнгөөр арчиж нэг бол ингээд. Яа тэгвэл хар өнгө хэрэглэн гэдэг чинь дараа чинь цайвар өнгөнд ингээд амар энэ бол ямар ч ялгаа байхгүй. Энэ нөгөө нэг угаасаа зүүн учраас нэг юм. Тэгвэл буцаагаал чи. Ингэж бариад цаахан цэвэрлэх нэ. Тэгээ нуртлынхаа гол хушуунууд аяна шүү дээ. Энэнгээр цацарч гарч ирээд байгаа шүү дээ. Нэг арчсан болоод. За тэг яг буцаагаад нөгөө дараалалаар юм. Дараалалаараа хийхдээ эхлээд энийг хийнэ guys. Энийг энэ нөгөө ховл. Энийг яг эндээ тааруулаад эхлээд хийн. Тэгээд нэг юм нүхэн дээрээ таарад орох хэрэгтэй. Тэрний араас энэ ч одоо энэ чи ингэж хавчдаг юм байгаа байхгүй. Голоор нь ингэж орж. Тэгэхээр энэ нүхэн амар сайн тааруулах хэрэгтэй. Ингэж зөв хийх хэрэгтэй. За ер нь бол ингээд цэх орцсон байна гэж бодсон үедээ одоо буцаага хийлээ. Бачаарай. Жохон ингэж хийлээ. Тэгээд одоо энэ чинь гол нь яг энэ нүхэн ийшээ харах хэрэгтэй. Гол нь. Тэгээд зүйтэй хараа. Тэнгууд ингэ шалган зүг орсон хэсэг болж гин. Ингэ дэшиг ин гарч ирэхгүй. Тэгээд нурдлаас нэхлээ хийдэг ханаж тэгээ буцаад таглалчээ сайхан. Тэгээд дахиад энийг гол шалгах хэрэгтэй. За одоо буцаага дараалалаар нь хийх нь энэ хойноогоо энийг ихтэй тийм амар учиргүй чангалах хэрэггүй. Энийг угаасаа ингэж хийхээр талал үлдэж таардаг. Энэ ингэж цаашаага энэ шүрвч ингэ орох хэрэгтэй биш заяа. Угаасаа яг ингэж ороод таардаг. Тэгээ гол нь энийг дахиад шалгалаа болж гин. За тэгмүүд энэ артлага ичгэнэ. Энэ бол нэг хамаагүй бүглэрэлд ерөөсөө. Энэ яг нөгөө яра том талбайтай цацхуу баг талбайтай шүршгүй гэдгийг шийддэг л байхгүй. Тэгэхээр энийг ингэж эргүүлээ хийчихье. За тэгээд энийг нэг ингэсэн болчих. Тэгээд дахиад чек. Болж гин. За энэ бол цэвэрхэн байгаад байгаа. Энийг хийчихье. За одоо энэ рүү хийчих. Энэний маань гэхдээ цэнийн дуусах гэж магадгүй. Гэхдээ ямар тач ажиллаж амжих байх гэж бодож байна. Хөр хийн мө. Ногоо энэ суур маань баг уйлж байгаа хаа. Энэ хэсэг нь хараа бүр ингээ ацтай маттай төлөвлөсөн. Тэгэж. За хийлээ. Одоо бүгдээрээ дахиад ацтаанаа хийгээд ингээд ер нь цэвэрлсээр л байна гэсэн үг. Яг тэр баг зэргийн энд бол хар тийм юу байгаа штэ өнгө. 100% арилаагүй байх гэж бодож байна. За асаалаа. Ингээд дарж үзлээ хараа шууд марж байгаа. Сайн байна. Тэгээ бас энийг жоохон багасгаж ингэж хангалж агаад энийг шалгана. Бүр 100% цэвэрлж өгдөгөө. Дарлаа. Инглээ. Одоо энэ дээрээ шууд дарлаа. Энэ порпор хийж байгаа шүү дээ. Тэгвэл ингэж чөлөөтэй дэшээ доошоо явж ийн гэсэн үг байна шүү дээ, guys. За бүгдээрээ цэвэрлсэн байна. Браво. Тэгээ ер нь баг саргаараа ашиглаагүй airbrush-ыг яаж газ ажилд хурдан оруулах вэ гэдэг арга бол ерөөсөө задлаад цэвэрлээд буцаагаад өгсрах байдаг. За тэгээд бичлэгээ үзэн бичлэгтэйгээ хамт байсан та хэдтэй баярлалаа. Сайн сайхныг хүсье. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.